Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад 2017 оны A2-ын 21-с 30 дахь бодлого тестийг тайлбарлах гэж байна. За, найрлагаараа ижил боловч бүтэц байгуулалтаараа ялгаатай нэгдлийг изомер гин. За, изомерийг дотор нь салбарлтын изомер, геометрийн изомер, функционал бүлгийн байршлаас хамаарсан изомер, анги хоорондын изомер гэх мэтчлэн ангилдаг. За, энэ хоёр нэгдлийн найрлага нь ижил боловч амин хүчил, нейтрон нэгдэл гэсэн хоёр өөр нэгдэл байгаа учраас анги хоорондын изомерийг үүсгэж байна. За, иймээс зөв хариулт нь D байна. За, Америкийг гаргах Гебрийн тэнцвэрийн процессын эдийн засгийн нэг тохиромжтой нөхцөл бол 200 атмосфер даралт болон төмөр катализатор хэрэглэх явдал байдаг. За, иймэд зөв хариулт нь E юм а. За, 1990 оноос хойш тогтвортой хөгжил ногоон химийн зарчмуудыг үйлдвэрлэлд өргөн хэрэглэх болсон. За, ногоон химийн нэг зарчим бол атом эконом их байх юм. За, атом эконом их байна гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн анх авсан материалыг аль болох их хэмжээгээр агуулсан байхыг хэлдэг. За, атом экономыг олохдоо бүтээгдэхүүний массыг урвалын их утсын нийт масст харьцуулж хуваар илэрхийлдэг. За, эндээс үзэхэд зөв хариулт нь D байх нэ. За, молекулын бүтцийг ичтэй бөмбөлгийн загвараар илэрхийлсэн байна. За, их утас нь 3-ын холбоо агуулсан пропин 1 байгаа учраас 4 дахь загвар тохирч байна. Бүтээгдэхүүн бодис нь кетон бүлэг агуулж байгаа пропанон 2 байгаа учраас 1 дахь загвар тохирч байна. За, иймд зөв хариулт нь C юм. За, уйлах системийн үе бүлгийн дагуу элементүүдийн шинж чанар тодорхой зүй тогтлоор өөрчлөгддөг. Уйлах системийн 4А бүлгийн дагуу доошлоход атомын ариатус нэгсэж гадаад давхрааны электроны цөмдөө татагдах хүч нь буурна. Мөн харьцангуй сөрөг цахилгаан чанар нь буурч металл шинж игснэ. За, эндээс үзэхэд зөв хариулт нь A байна. Молийн концентрацийг нормал концентрацроор шилжүүлэхэд хэрэглэдэг томьёог ашиглана. За, энэ бодлогод өгөгдсөн хөхрийн өвчлийн хувьд Z нь 2 байна. За, иймээс зөв хариулт нь V юм. Химийн урвалын дулааныг тооцохдоо массыг молийн тоо руу шилжүүлж тооцдог. 6.5 г цайрын молийн тоо нь 0.1 мол байна. За, тэгвэл 0.1 мол цайраас цайрын оксид үүсэх үед 35 кJ дулаан ялгарсан бол 1 мол цайраас 350 кJ дулаан ялгарна гэсэн үг юм. За, урвалын дулааны өөрчлөлт буюу энтальпийн өөрчлөлт нь тгээс бага үед дулаан ялгарах буюу энэ урвалыг экзотермийн урвал гэдэг. За, энэ бүгдээс үзэхэд зөв хариулт нь C байна. За, металл натрийн атом гадаад давхраантай 1 электронтой учраас металл натрийн харьцангуй сөрөг цахилгаан чанарын утга нь бага байна. Хүчилтөрөгчийн атом нь нейтроны тоогоороо ялгаатай байх боломжтой учраас 8, 15, 16, 17 гэсэн изотопуудыг үүсгэдэг. За, металлууд нь металлын холбоогоор холбогддог учраас металлын талс дорн торыг үүсгэдэг. Иймд үнэн худал буюу V-ийн зөв байна. За, усны туйлд молекул нь тасдын ионуудыг хүрээлж гидратсан ионыг үүсгэнэ. Туйлд ковалент болон ионы холбоот нэгдлүүд нь гидратсан ион үүсгэснээр диссоциацид орно. Электролитийн ион болон задрах чадварыг диссоциацийн зэрэгээр илэрхийлнэ гэсэн эхний 3 үндэслэл нь зөв байна. Харин диссоциацийн зэрэг нь уусамлын концентрацаас шууд хамаарахгүй эсрэгээрээ уусамлыг шингэрүүлэхэд диссоциацийн зэрэг нь өсдөг. За, иймд зөв хариулт нь D байна. За, энэ бодлогыг бодохын тулд стихиометрийн харьцаа эсхэ анхны концентрац C0, концентрацийн өөрчлөлт дельта C, тэнцвэрийн үеийн концентрац CT зэргийн утгыг хүснэгтлэн тооцвол хэлбэр байдаг. За, энэ аргыг хүрдийн арга гэж нэрлэдэг. За, стихиометрийн харьцааг урвалын тэгшдэглээс гаргаж ирнэ. За, 1 мол ус төрөгч 1 мол иодтай урвалд орж 2 мол иодот ус зөрөгч
үүсч байна. Үүсч байна. За хамгийн түрүүнд хийх ёстой үйлдэл бол тэнцвэр тогтохоос өмнө бүтээгдэхүүн бодис үүсээгүй байхад концентрац нь 0 байна гэдгийг мэдэж байх ёстой. За энэ мэдлэг дээрээ үндэслэн өөрчлөлтөнд орсон йод дустрөгчийн концентрац 0-оос 2-оор игсэн тэнцвэрийн үед 2 мол концентрацтай болсон байна. За дараагийн тооцоо бол бүтээгдэхүүн бодисын тоо хэмжээ концентрац мэдэгдэж байгаа тул их утсын концентрацийг стохиометрийн харьцаагаар тооцоолно. Устрөгч йод ба йодот устрөгчийн стохиометрийн харьцаа нь 1:2 буюу их бодисууд нь бүтээгдэхүүн бодисын концентрацаас 2 дахин бага ургуулд орж байна гэхээр устрөгч ба йодын концентрац нь адилхан байгаа учраас тэдгээрийн концентрац нь 1:1-ээр буурсан байна. Ийхүү концентрацийн өөрчлөлт буюу дельта С-г олсон тохиолдолд анхны концентрацийг олоход хялбар болно. За устрөгч ба йодын анхны концентрацийг олохдоо тэнцвэрийн үеийн концентрац дээр концентрацийн өөрчлөлтийг нэмж өгнө. За тухайлбал йодын анхны концентрацийг олохдоо тэнцвэрийн үеийн концентрац 3 дээр концентрацийн өөрчлөлт 1-ийг нэмж 4 гарна. За устрөгчийн анхны концентрацийг олохдоо тэнцвэрийн үеийн концентрац 1 дээр концентрацийн өөрчлөлт 1-ийг нэмж 2 гарна. За энэ бүгдээс харахад зөв хариулт нь И байна. За бодис хатуу шингэн хийн төлөвт оршдог. Бодисын нэгтийг тооцохдоо массыг эзлэхүнд нь харьцуулж олдог. Бодис хийн төлөвөөс хатуу төлөв рүү шилжихэд жижиг хэсгийн тоо нэмэгдэж нэгт нь ихсдэг байна. За иймд зөв хариулт нь A байна. За химийн урвалын системийн гипсийн чөлөөт энергийн өөрчлөлтийн утгаар урвал явах боломжтой эсхийг тодорхойлж олдог. Гипсийн чөлөөт энергийн өөрчлөлтийн утга нь тэгээс бага үед урвал аяндаа явагдана, ажил хийх боломжтой. Гипсийн чөлөөт энергийн өөрчлөлтийн утга тэгээс их үед гаднаас ажил хийж байж л урвалыг явуулах боломжтой. За гипсийн чөлөөт энергийн өөрчлөлтийн утга тэгтээ тэнцүү үед тэнцвэр тогтох ба энэ үед энтальпийн өөрчлөлт нь температур ба энтропийн өөрчлөлтийн үржүүртэй тэнцүү болдог. За эндээс температурыг олохдоо энтальпийн өөрчлөлтийг энтропийн өөрчлөлтөнд харьцуулж өгнө. За эндээс үзэхэд зөв хариулт нь D юм аа. За химийн урвалын хурд нь уралд орж байгаа бодисуудын концентрацийн үржүүртэй тэнцүү байна. За их бодисын концентрацийг өөрчлөхөөс өмнөх урвалын хурд бол B1. Их бодисын концентрацийг 2 дахин ихсгэсний дараах урвалын хурд бол B2. За B1 ба B2 урвалын хурдын илэрхийллийг харьцуулж шулуун урвалын хурд хэрхэн өөрчлөгдөж байгааг бодож олно. За энэ бол шулуун урвалын хурд 16 дахин өссөнийг харуулж байна. За тэгэхээр зөв хариулт нь D байх нэ. За карбон хүчлийн карбоксил бүлэгдэх OH бүлгийн өстрөгчийн атом хэр туйлширна тэр хэмжээгээр хүчлэг чанар нь ихсдэг. За өстрөгчийн атомын туйлшрал молекул дахь атомуудын харилцан үйлчлэл харьцангуй цахилгаан шуурга чанартай холбоотой байдаг. За галлионт карбон хүчлүүдийн галлион нь карбоксилийн бүлгээс холдохын хэрэг диссоциацийн тогтмол нь багасж хүчлэг чанар нь буурдаг. За иймд зөв хариулт нь И байх нэ. За калиум перманганатын манган нь нэмэх 7 эсэлтгүйн хэмээс нэмэх 4 эсэлтгүйн хэмтэй болтлоо ангижран 3 электроныг авч эсэлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна. За эсэлтэн ангижрах урвалд орж буй бодисын эквивалентийг олохдоо түүний молекул массыг эсэлтгүйн хэмийн өөрчлөлт буюу шилжсэн электроны тоонд нь харьцуулж өгдөг. За иймд зөв хариулт нь A байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.